Голом хаалгаар гарч ирээд бурхныг бодооч те серкис. Юугаа хүсэв? Сайн байцгаана үзэгчтэй. Кино том нэвтрүүлгийн ээлжит нэгэн дугаар шинэ мэдээлэлтэйгээр эхэлж байна. Та бүхэн хүлээн авна уу? Toy Story 5 $312 сая $300 орлого олж 2026 оны хамгийн том нээлт боллоо. Disney болон Pixar-ийн Toy Story 5 кино 2026 оны 6 дугаар сарын 19-ээс 21-ний амралтын өдрүүдэд дэлхийд даяар $312 сая $300 орлого олж оны хамгийн өндөр нээлтийн амжилтыг тогтоолоо. Үүнээс 160 сая орчим $10-ыг Хойд Америкийн зах зээлээс, $152 сая олон улсын зах зээлээс бүрдүүлсэн байна. Энэхүү зүйлт нь Toy Story франчайзын түүхэнд хамгийн өндөр нээлт болж, Pixar студийн сүүлийн жилүүдийн хамгийн амжилттай театрын нээлтүүдийн нэгээр бүртгэгджээ. Сонирхолтой нь Toy Story 5 нь Pixar-ын түүхэнд 5 дахь ангид хүрсэн анхны франчайз болж байгаа юм. Мөн Том Хэнкс, Тим Аллен нар 1995 оноос хойш 31 жилийн турш Woody, Buzz Lightyear-ийн дүрийг бүтээсээр байгаа нь Холливуудын хамгийн урт настай анимашн гол дүрийн хамтралын нэг болж байна. Өмнөх ангийн төгсгөлд тус тусын замаа хөөхөр салсан Woody, Buzz хоёр шинэ ангид дахин нэгдэж байгаа нь киноны хамгийн их яригдж байгаа үйл явдлын нэг болжээ. Шинэ анги уламжлалт тоглоомууд, ухаалаг төхөөрөмж, дижитал ертөнцийн хэрхэн өрсөлдөж байгаа тухай өгүүлэх бөгөөд энэ нь өмнөх ангиудын нөхөрлөл, өсөж томрох тухай сэдвээс илүү орчин үеийн асуудлыг хөндөснөрөө онцлог юм а. Кино судлаачдын үзэж байгаагаар уг бүтээл зөвхөн хүүхдүүдэд бус 1990-ад онд Toy Story-г үзэж өссөн насанд хүрэгчдийг гэр бүлтэй хамт кинотеатрт татаж чадсан нь амжилтын гол шалтгаануудын нэг болжээ. Салбарын шинжээчид энэхүү амжилтыг Pixar-ын кинотеатрын сэргэлт үргэлжилж байгааг харуулсан чухал дохио гэж үзэж байна. 2024 онд Inside Out 2 дэлхийн зах зээлээс 1.6 тэрбум $10 давсан амжилт үзүүлсэн бол Toy Story 5 түүний араас хүчтэй эхэлж гэр бүлийн үзэгчид кинотеатрт эргэн ирж байгааг баталсан үйл явдал боллоо хэмээж байна. Энэхүү 31 жилийн өмнө дэлхийн анхны бүрэн хэмжээний компьютер анимашн киногоор кино урлагийн түүхийг өөрчилж байсан Toy Story өнөөдөр ч үзэгчдийн хайр хүндэтгэлийг хадгалсан хэвээр байна. 2026 оны зуны кино улирал Холливуудын хувьд сүүлийн хэдэн жилийн хамгийн амжилттай үеүүдийн нэг болж байна. Pixar студийн Toy Story 5 киноны нээлт амжилттай болсонтой зэрэгцэн Хойд Америкийн бокс офисын нийт орлого 2026 оны эхнээс 6 дугаар сарын 21-ний хүртэл ойролцоогоор $446 тэрбум $10 хүрснийг салбарын шинжээчид мэдээлжээ. Энэ нь сар таглын өмнөх үеийн оргил жилүүдтэй харьцуулахад арай доогуур байгаач 2019 оноос хойш хамгийн сайн эхний хагас жилийн үзүүлэлтийн нэгээр нэрлэгдэж байна. Онцлог зүйл нь энэ амжилтыг ганц Супербаатарын кино эсвэл нэг франчайз авчираагүй явдал юм. Харин гэр бүлийн анимашн, шинжлэх ухааны уран зөгнөл, аимшигын кино, хөгжмийн намтарчилсан бүтээл зэрэг олон төрөл жанрын кинонууд үзэгчдийн сонирхлыг зэрэг татаж чадлаа. Сүүлийн саруудад Project Hail Mary, The Super Mario Galaxy Movie, Obsession, Backrooms зэрэг өөр үзэгчдэд зориулсан кинонууд өндөр орлого олж кинотеатруудын хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлв. Салбарын ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь студиуд зөвхөн асар өндөр төсөвтэй франчайзуудад найдахаас гадна төрөл жанрын олон сонголт санал болгож тодорхой үзэгчдийн бүлэгт чиглэсэн маркетинг хийх нь үр дүнтэй байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл үзэгчид кинотеатрт очих сонирхлоо алдаагүй, харин үзэх контентын төрөл нь илүү өргөжсөн гэсэн үг гэжээ. Scary Movie олон улсын зах зээлд хүчтэй хэвээр байна. 2026 оны зуны кино зах зээлийн онцлог үзэгдлүүдийн нэг нь Scary Movie франчайзын амжилттай эргэн ирэлт болж байна. Variety сэтгүүл 6 дугаар сарын 15-нд нийтэлсэн мэдээлэлдээ тус кино зөвхөн Хойд Америкт бус олон улсын зах зээлд ч хүчтэй байгааг онцолжээ. Кино нээлттэй хийснээс хойш үзэгчдийн сонирхлыг тогтвортой хадгалж 3 дахь 7 хоногтооч бокс офисын шилдэг кинонуудын нэг хэвээр үлдсэн байна. 6 дугаар сарын 21-ний байдлаар Хойд Америкийн зах зээлээс нийт $97.5 сая орлого олсон бол дэлхийн хэмжээнд $173 сая давсан орлого цуглуулжээ. Энэхүү франчайзын түүхэнд хамгийн өндөр нээлтийн амжилтаа баттгаж энэ оны хамгийн ашигтай аимшиг инээдэм хосолсон бүтээл болоод байна. Энэхүү амжилтын ач холбогдол нь зөвхөн нэг киноны өндөр орлогоор хэмжигдэхгүй. Сүүлийн жилүүдэд аимшиг болон инээдмийн холимог төрөл студиудын хувьд эрсдэлтэй ангилалд тооцогдож байсан ч үзэгчдийн эрэлт хэвээр байгааг дахин нотоллоо. Түүнчлэн энэ зун Scary Movie, Obsession, Backrooms зэрэг 3 өөр хэв маягийн аимшигын бүтээл зэрэг амжилт үзүүлж байгаа нь тус төрөл зах зээлд урд өмнөхөөсөө илүү өргөн хүрээтэй болсны илрэл болоод байгаа юм.
Ядангуяа ердөө 750 мянган $7 төсвөр бүтээгдсэн Obsession хэдэн зуун сая $1 орлого олж харин Backrooms кино A24 студийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой бүтээлүүдийн нэг болсон билээ. Энэ нь кино студиудад зөвхөн асар өндөр төсөвтэй франчайз бус, дунд улам бага төсөвтэй төслүүд ч зөв маркетинг, оновчтой санаагаар дэлхийн хэмжээнд ажигтай ажиллах боломжтойг харуулж байгаа юм. Мадоннагийн амьдралыг өгүүлэх намтарчилсан кино яагаад бүтлгүүцсэн бэ? Pop хөгжмийн хатан хаан Мадонна өөрийн амьдралаас сэтгүүлсэн намтар киноны төсөл яагаад нурсан талаар анх удаа дэлгэрэнгүй ярьжээ. Тэрээр 6 дугаар сарын 22-нд нийтлэгдсэн интервью магазины ярилцлаганд оролцохдоо Universal студиудтэй 4 жилийн турш хамтран ажилласан ч төслийг урагшлуулж чадаагүйгээ тайлбарласан байна. Мадоннагийн хэлснээр тэрээр киноны зохиол дээр 2 жил ажиллаж, дараагийн 2 жилд нь студийн продюсеруудтай хамт төсөв, дүрс сонголт, зураг авалтын төлөвлөгөөг боловсруулжээ. Гэвч түүний амьдралын замнал хит өргөн хүрээтэй учраас кинонд ч том хэмжээний төсөв шаардлагатай болов. Харин Universal студи ийм хэмжээний зардалд эргэлзэж, улмаар 2 талын байр суурь зөрчилдөжээ. Зардлыг бууруулахын тулд Мадонна Сербид зураг авалт хийх санал хүртэл гаргасан боловч студийн удирдлагууд түүнийг удаан хугацаанд тэнд ажиллахгүй гэж үзсэн байна. Үүнд хариулахдаа Мадонна "Миний бүх амьдрал амьд үлдэхийн төлөөх тэмцэл байсан. Би амралтаар явах гэж байгаа юм биш" хэмээн ярьжээ. Уг намтар кинонд жүжигчин Жулия Гарнер Мадоннагийн дүрийг бүтээхээр сонгогдоод байсан бөгөөд кино нь түүний Мичиган дахь хүүхэд наснаас эхлээд дэлхийн хэмжээний од болсон замналыг харуулах төлөвлөгөөтэй байв. Гэвч 2023 онд төсөл аль биесээр зогсонх байдалд орсон юм. Кино бүтэх боломж хаагдсны дараа Netflix Мадоннад амьдралаас нь сэтгүүлсэн хязгаарлагдмал цуврал хийх санал тавьжээ. Гэвч Universal боловсруулсан өмнөх зохиолын эрхийн асуудал болон тохирох төслийн удирдагч олох хүндрэлтэй байсан зэргээс шалтгаалan энэ төсөлч удааширсан байна. Гэсэн ч энэ оны 5 дугаар сард Мадонна болон продюсер Шон Левин нар Netflix-тэй хамтран шинэ намтар цуврал хөгжүүлж байгаа тухай мэдээлэл гаргасан юм. Энэхүү үйл явдал нь өнөөдрийн Холливуудад алдартнуудын намтар бүтээл зөвхөн нэг хүний түүхийг өгүүлэхээс илүүтэйгээр оюуны өмчийн эрх, олон сая $1 төсөв, стриминг платформуудын өрсөлдөөн, уран бүтээлчийн бүтээлч хяналт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг томоохон бизнесийн төсөл болсныг харуулж байгаа хэмээн ажиглагчид дүгнээд байна. George Lucas Minions and Monsters кинонд дуу оруулжээ. Star Wars ертөнцийг бүтээж орчин үеийн кино урлагийн түүхэнд хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг болсон George Lucas дахин Hollywood-ийн анхаарлын төвд орлоо. Entertainment Weekly сэтгүүл болон Associated Press агентлагийн мэдээлснээр тэрээр Illumination студийн шинэ анимашн болох Minions and Monsters кинонд дүр бүтээн дуу оруулсан байна. Энэ нь түүний 2012 онд Lucasfilm компани Disney-д худалдаснаас хойш томоохон студийн бүтээлд оролцож байгаа хамгийн онцлог тохиолдлуудын нэг юм. Illumination студийн үүсгэн байгуулагч Крис Мелидандригийн хэлснээр George Lucas Despicable Me болон Minions цувралын үнэнч үзэгч байжээ. Киноны хөгжүүлэлтийн үеэр түнд тохирох дүр гарч ирэхэд студийн зүгээс санал тавьсан бөгөөд Lucas тун хурдан зөвшөөрсөн байна. Тэрээр дүрийнхээ бичлэгийг Парис хотод хийлгэжээ. Сонирхолтой нь Lucas-ийн сүүлчийн дуу оруулсан ажил нь 2007 онд гарсан хошин элэглэлийн Robot Chicken цуврал байсан юм. Харин түүнээс хойш тэрээр кино урлагаас аажмаар холдож Лос Анжелес хотод байгуулагдаж буй Lucas Museum of Narrative Art төсөлдөө төвлөрч иржээ. Тусам музей энэ оны 9 дугаар сард үүд хаалганы хэр төлөвлөгдөж байна. Кино ертөнцид оддын дан Indiana Jones зэрэг домогт франчайзуудыг бий болгосон хүнийг өнөөдөр Minions-ийн ертөнцид харах нь үзэгчдийн хувьд гэнтийн үйл явдал болж байна хэмээн хэвлэлүүд бичиж байгаа бол энэхүү оролцоо нь зөвхөн дүрийн дуу оруулалт бус pop соёлын хоёр өөр үеийн бэлэгдэл болсон брэндүүдийн уулзалт хэмээн шүүмжлэгчид үнэлж байгаа юм. Minions and Monsters кино 2026 оны 7 дугаар сарын 1-нд дэлхийд даяар нээлттэй хийх бөгөөд үзэгчид George Lucas-ийн дуу хоолойг олон жилийн дараа анх удаа том дэлгэцнээс сонсох боломжтой болж байна. Anya Taylor-Joy The Lord of the Rings The Hunt for Gollum кинонд нэгдлээ. 2026 оны 6 дугаар сарын 15-нд Variety сэтгүүл жүжигчин Anya Taylor-Joy The Lord of the Rings The Hunt for Gollum буюу бөгжний эзэн цувралаас салаалан хийгдэх Gollum-ийн ан киноны жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэнийг мэдээллээ. Тэрээр Tolkien-ийн их зохиолд гардаггүй зөвхөн тус кинонд зориулан шинээр бүтээсэн Seren нэртэй Sindar эльфийн дүрийг бүтээх бөгөөд энэхүү дүр бол эльфийн хаан Thranduil-ийн хамгийн ихтгэлтэй аюултай туслах хэмээн тодорхойлогдоод байгаа юм.
Киног Энди Серкис найруулж өөрөө Голлумын дүрдээ эргэн тоглох бол Сэр Ян Маккеллен Гэндальф, Элайжа Вуд Фродо, Ли Пейс Трандоилийн дүрдээ дахин тоглохоор болсон байна. Киноны үйл явдал бөгжний нөхөрлөлийн өмнөх үед өрнөж, Гэндальф болон Арагорн Голлумыг Сауроны хүчнээс төрүүлж олохоор зорж байгаа үйл явдлыг өгүүлэх ажээ. Мөн Энди Серкис өнгөрсөн 4-р сард The Late Show with Stephen Colbert нэвтрүүлэгт оролцохдоо киноны маркетингийн талаар ярьж хожигнсан юм. Голлумын ан киноны зураг авалтаа Шинэ Зеландад бараг эхлэх гэж байгаа. Тийм ээ. Би бүр үнэхээр догдолж байна. Та өөрөө найруулж бас гол дүр болох Голлумд тоглож байгаа. Миний сонирхож байгаа юм нь та бол гайхалтай жүжигчин. Харин найруулагчийн хувьд яаж байх юм? Хинэттэй. Бид хэд камера шалгаж байхдаа саяхандаа Голлум Смиголыг оролцуулсан трейлер хийсэн юм. Энэ үнэхээр хэцүү байсан. Яг гэхээр би тэр хэсэг дээр хаалга тогшоод ингэдэг юм. Голлум, Смигол байна уу? Хүн байна уу? Хинч хариу өгөхгүй. Тэгснэ Голлум хаалгаар гарч ирээд "Бурхныг бодооч те, Серкис. Юугаа хүсэв?" гэхээр нь би "Чи эргээд ирж болох уу?" гэхэд Смигол араас нь "Би дахиж очих хүсэлгүй байна эрдэнэ минь. Бид дуусчихсан штэ. Хамаг юм ал өгсөн эрдэнэ минь." Гингүүт Голлум эргэж гарч ирээд "Жинхэнэ найруулагч аваа тэр хараал идсэн Петер Джексоныг." Warner Bros-ийн энэхүү төслийг өвчний эзэн цувралыг том дэлгэцээр дахин эдвэгчүүлэх шинэ стратегийн гол хэсэг гэж үзэж байгаа бөгөөд тус кино 2027 оны 12 дугаар сарын 17-нд дэлхийд даяар нээлттэй хийхээр товлогджээ. Өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний өдөр Монголын кино театруудын дэлгэцнээ Эрекши буюу онцгой нэгэн гих сонирхолтой кино нээлттэй хийлээ. Монголсат компани, Мо ТV, Казахстаны Tiger Films студийн албан ёсны хамтын ажиллагааны эхлэл болгож Монголын үзэгчдэд зориулж байгаа энэхүү эхний кино олон нийтийг нийгмийн эерэг хандлагад уриалан чиглүүлсэн Казахстаны энэ оны хамгийн онцлог бүтээл байлаа. Tiger Films студи кинопарк, кинотеатрын сүлжээ болон Казахстаны Бочагийн холбооны дэмжлэгтэйгээр бүтээсэн энэхүү кино Казахстанд 3 дугаар сард албан ёсны нээлттэй хийж байсан бөгөөд найруулагчаар Ирнар Нургалиев ажиллажээ. Гол дүрүүдэд Жасулан Копберген, Акарке Назарбекова, Расул Бауржан гэх мэт залуу жүжигчид маш чадварлаг тоглосон нь хөнгөн сонирхолтой болгож чаджээ. Хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүмүүсийн амьдрал дээр тохиолддог асуудлууд, нийгэмд бусад тайл адил хүсэл мөрөөдөлтэй хүлээн зөвшөөрөгдөх эрхтэй хүмүүс гэдгийг мөн бочя хэмээх паралимпийн төрөлд багтдаг спортыг уялдуулан маш энгийнээр ухаарал урам зориг нандин харийн түүхийг тун сонирхолтойгоор өгүүлж чаджээ. Сонирхуулахад гол дүр тоглосон Жасулан Копберген дуучин, жүжигчин, инфлюенсер гээд Казахстаны хамгийн амжилттай яваа уран бүтээлч бөгөөд сүүлийн жилүүдэд хит дуунууд, театрын болон кино бүтээлүүдээрээ олонний танил болж үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртээд байгаа залуу жүжигчин юм. Тиймээс ч түүний нийгэмд түгээсэн эерэг хандлага, соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмэр, үндэсний урлагийг хөгжүүлэхэд гаргасан хөдөлмөрийг үнэлж, Казахстаны ерөнхийлөгчийн нэрэмжит гавьяа жүжигчин цолыг ерөнхийлөгч Касим-Жомарт Токаев энэ оны 5 дугаар сард өөрөө гардуулан өгсөн нь энэхүү шагналыг хүртээд байгаа хамгийн залуу уран бүтээлч болгосон юм. Монголд улсын киноны нээлтэнд киноны продюсер Бухарбаев Ирлан болон гол дүрийн жүжигчин Жасулан Копберген нар хүрэлцэн ирж оролцсноор тун онцлог байлаа. Монгол дахь олсон орлогын 10%-ийг тусгай хэрэгцээд хүүхэд залуучуудад зориулна гэж продюсер Бухарбаев Ирлан мэдэгдэж, киног үзэгч олонд хүргэх ажлыг зохион байгуулж байгаа Мо ТV мөн ямар нэг ашиг орлого авахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд бүрэн дэмжиж ажиллахаа мэдгдсэн нь тун сайхан мэдээ байлаа. Эрекши киноны тасалбар төлсөн таны мөнгөний 10% тусгай хэрэгцээд хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, тусгай зориултын тоног төхөөрөмж авахд нийгмийн амьдралд тэгш оролцоход нь бодит дэмжлэг болох юм. Гэр бүлэрээ үзэхэд хамгийн тохиромжтой хөнгөн гэгээлэг киног үзэж нийгэмдээ гэрэл нэмж хүмүүлгийн аянд нэгдээрэй гэж кино том нэвтрүүлгийн зүгээс уриалж байна. Би бол ингийн хаан. Танд 4 төрлийн торгуулааны бас жолоодох эрхийг чинь 7 жилээр хасна. Нийтэд тусдаа хөдөлмөр 100 цаг хийлгэх болно. Ой, мосоодох. Та нар хэн бэ? Өнөөдрөөс би картыг чинь хаалгана. Өөрөө ажил олж хий. Аваа!
Эднийг би эвдсэн гэж юу? Боочид тавтай морилцгоо. Энэ бол Паралимпийн нэг төрөлд ордог маш сонирхолтой шинэ спорт. Найзууд болцгоё. Та хий юм? Би бол Гэрт хүргээд бошуул. өөрөө юу? Ой. Тэр сэлж чадахгүй штэ. Гурав таад булчингийн удамшлын өвчтөнд онцлогдож тэрнээс хойш би асарч байгаа. Хөөй. Надтай хүн шиг харьц. Эднийг доромжилдох юм. Өөрсдөө л хичээвэл гарав. Таны мөрөөдөл юу вэ? Хэцүү үед тайвшруулах бол хэцүү болоод байна. Би таны ачаалал хүн болсон. Гэвч та дутдаг. Миний мөрөөдөл бол дэлхийн аврах болох. Хайж явсан аавдаа бас нотлох. Юу чадхаа харуулах. Алмата хотын спортын төвд Боочогийн аврах шалгаруулах тэмцээн эхэллээ. Юу ч болсон яах вэ? Бидэнд бол чи аврах. Клара Энтесан кино эрх намар нээлттэй хийн. Нобелийн шагналт зохиолч Казуо Ишигурогийн ижил нэрт романаас сэдвүүлсэн Клара Энтесан буюу Клара нар 2 кино 2026 оны 10 дугаар сарын 23-нд кино театруудаар нээлттэй хийхээр товлогдоод байна. Киног Тайка Вайтити найруулсан бөгөөд гол дүрүүдэд Жена Ортига, Эми Адамс, Мия Тария, Наташа Леон, Стив Бушеми нар тогложээ. Кинон Tristar Pictures болон Sony Pictures-ийн хамтын бүтээл юм. Уг бүтээл нь ойрын ирээдүйн ертөнцид ганцаардлыг нөхөхөөр бүтээгдсэн Artificial Friend буюу хиймэл оюунт Кларагийн түүхийг өгүүлдэг. Нарны эрчим хүчээр ажилладаг Клара өвчтөө өсвөр насны охин Жозид туслахаар нэгэн гэр бүлд очих бөгөөд хүний хайр, үнэнч байдал, золиослол, итгэл найдварын утга учирыг ойлгохыг хичээж байгаа талаар гаргажээ. 2026 оны 6 дугаар сарын 22-нд анхны албан ёсны трейлер цацагдсанаар кино сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж эхэлсэн уг бүтээлийг найруулагч Тайка Вайтити өөрийн карьерийн хамгийн драматик кинонуудын нэг хэмээн тодорхойлсон бөгөөд их зохиолын гүн гүнзгий философи хүмүүнлэг өнгө аясыг аль болох хадгалахыг зорьсноо онцолжээ. Сайн уу? Намайг Клара гэдэг. Би бол хиймэл оюунт найз. Өглөөний мэнд хиймэл оюунт найзуудаа. Өглөөний мэнд авах гэж. Одоо цагт хиймэл оюунт найз өөртнийх шиг эрэлттэй байха болсон ч би лав та нарыг бүгдийг гэр бүлтэй болох боломжоо эрэлхийлж байгаад итгэлтэй байна. Гайхамшигт нар минь өнөөдрийг миний өдөр болгож өгч намайг найзтай болгооч. Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийд даяар эрчимтэй яригдж байгаа энэ үед Клара Энтесан зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөлт кино бус харин технологи, хүнлэг чанар хоёрын зааг хаана оршдог вэ гэсэн асуултыг хөндсөн бүтээл гэдгээрээ онцлог юм. Нэр хүндтэй их зохиол, оддын бүрэлдэхүүн, Тайка Вайтитигийн шинэ өнгө аяс зэрэг нь уг киног 2026 оны намрын хамгийн хүлээлттэй нээлтүүдийн нэг болгож байна хэмээн кино сонирхогчид шуурч байна. Paramount Pictures-ийн шинжлэн гаргасан Scary Movie Enedmin кино нээлттэй хийгээд 3 дахь 7 хоногт ямар тач эхний 5-д багтаж чадлаа. Тус кино өмнөх ангиудаа бодвол дэлхийд дахинд маш амжилттай явж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногт 6,389,488-ыг олж нийтдээ 97,249,724 долларыг дотоодын зах зээлээс олоод байна. Навшгич. Энэ эмэгтэй хутгалчихлаа. Эмэгтэй биш ээ. Би эр эмгүү сонирхдаг. Өвөр даадуур чин зовтчихсан байна. Сайн уу Tuesday? Сайн уу ээжээ? Та ястаа хөвгий харагдаж байна. Сайн уу? Бид Халлоуины үдшилтэйг гэж дуулаад бидэн дуух юм онцгой хөгжим эрлэл зэжил хүүснүүдийн тоглоом бий. Жив. Энийх болооч. Бүгээрээ халиугүй. Ээжээ, танда надад тайрсан гар өгчихлөө. Ямар гэжи? Надад туслаач дээ. Туслаарай. Хөөхөн гой. Би дамарч байна. Өөлөгч юм бэ?
Дотоодын зах зээл дэлхийд дахинд ч олон рекорд тогтоогоод байгаа залуу найруулагч Ken Parsons-ийн аимшигын бүтээл Backrooms нээлттэй хийгээд 4 дахь 7 хоногтой явж байгаач $7,172,989 өнгөрсөн 7 хоногт олж нийтдээ $175,053,085 олж амжилтаа шинжлэн баттгасаар байна. Би нэг юм олсон. Дэлгүүр дотор. Сайн уу? Апо. Хош амдид. Итгэхгүй байна гэж хэлээгүй шүү дээ. За. Бичиж байна уу? Тийм ээ. Дагаад яваарай. Кларк энэ юу юм бэ? Бурхан минь. Намайг татаарай. Татаач юу харсан бэ? Кларк дуулж байна уу? Болохгүй байна. Энэ яг юу юм бэ? Үдсгэлэнтэй байгаа биз? Тийм үү? Энэ зуны хамгийн тааварлшгүй тренд болж байгаа obsession дахин амжилтуудаа шинжилсээр кино сонирхогчид төдийгүй кино сонирхдаггүй хүмүүсийг ч өөрийн эрэхгүй татсаар байна. Өнгөрсөн 7 хоногт дахин $13,397,205 олж 6 дахь 7 хоногтоо нийтдээ $215,31,825 олоод байгаа нь маш бага зардлаар бүтсэн киноны хувьд Focus Features-ийн хамгийн ашигтай амжилттай бизнес болоод байна. Ники, хүлээ. Би чамаас асуух гээд. Юг? Сайхан амраарай. Бозраа. Яагаад? Энэ хорвоо дээр хэнээс ч илүү намайг хайрлаасай. Би чамд үнэхээр их хайртай. Та хоёр генет үерхсэн нь гайхмаар шүү. Яг ямар гэж зүгээр үү? Үгүй. Яагаад намайг хайрладгүй юм? Би чамд хайртай. Чангаар хэл. Хүслээ буцаах боломжтой эсхийг мэдхээр холбогдож байна. Уучлаарай. Цуцалдаг зүйл биш. Universal Pictures-ийн Disclosure Day нээлттэй хийгээд 2 дахь 7 хоногтоо $17,704,140 олоод байна. Алдарт найруулагч Стивен Спилбергийн тус кино яалтчгүй энэ зуны хамгийн том хүлээлттэй байсан анимашны нээлтийн сүрэнд дарагдаж энэ удаад 2-т бичигдлээ. Ингэснээр тус кино нийтдээ дотоодын зах зээлээс $78,987,640 ашгийг олоод байна. Юуг нь авчихсан? Нууцын. Өнөөдрийн цаг агаарыг харцгаая. Надад юу болоод байгаа юм бэ? Хүмүүс үннээр цангаж байна. Чи яах гэж байна? Бүгдийг илчилнэ. Энэ үнэн дэлхийд дахин тогтсон тэг журмыг оронгоор нь эргүүлнэ. Тэд яагаад ингэж байгаа юм? Зөв цаг нь ирэхээр бүгд ойлгомжтой болно. Юу ч болсон бай. Битгий орхиорой. За ингээд Walt Disney Studio Motion Pictures-ийн энэ зуны хамгийн том хүлээлттэй төсөл нээлттэй хийж дэлхийд дахиныг амжилтаараа байлдан дагууллаа. Toy Story 5 нээлтийн 7 хоногтоо дэлхийд дахинаас олсон ашиг орлогоороо зардлаа нөхөж ашиг руугаа орж байгаа 2026 оны хамгийн амжилттай дуулан шуугантай төсөл болоод байна. Унтраагаарай. Болтгүй мэдрэхгүй байна. Миний хуруу пластик штэ. Их удажээ үүдий. Баярлалаа. Бэд зогцуулчихсан та. Чамд байхгүй. Байж тэр юу вэ? Юу хаана? Тайван гэдэг чинь миний тодорхойлолт. Битгий хөр Джессика. Яна. Хорой төвг хэлж гэлээ. Зүгтэж байна бааз. Грачид сайхан байгаараа Стефано би. Стефано би. Биднийг зүгээр өгөх юм уу? Жигмиг өгнө. Бишээ хонгор минь зүгээр өгөх. Бооны дахиж тоглоомор тоглох хүсэлгүй болсон. Би тэрэнд хэрэгтэй. Боонид бид хэрэгтэй. Бидний цаг арай дуусаагүй. Эмэлт хүч хэрэг болно. Үгүй байлгүй дээ. Альваа бусаа. Ой, биднийг хүлээлдэ. Аюулгүй.
Ингээд бидний бэлтгэсэн мэдээллүүд үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзцгаая. Хамтран ажиллагч Тэнгис кино театр, Камбуча Монголиада баярлалаа.